түүх би найзтайгаа сэтгүүлээс үтсэн сүнстэй гэгдэх дүүжин гүрлөө явсан тухай юм. Борооны уйлрал дуусч байх үед байлаа. Бид шөнө дунд гүүрэн дээр ирэхэд битүү маань гүүрийг бүрхсэн байв. Бид машина гүүрний урд тавин шууд алхахаар болов. Харин тэгтэл жолоо барьж байсан найз маань ягаад ч машинаас буугаас эрс татгалзаж эхлэв. Өмнө нь хэд хэдэн удаа бид сүнстэй гэгдэх газар руу хамт явж байсан ч анх удаа найз минь ингэж айж байхыг үзв. Найз минь гүүрлөө харав. Амар бүр байна. Би буухгүй. Энэ удаа би машиндаа сууж бай гэв. Би юу яриад байгаа юм бэ? Энэ үртэл явж ирчээ солиороод ах юм. Би тэгвэл яах юм? Гэхэд найз маань хамаагүй. Би л буухгүй гэвэл би уурлан. Тэгвэл болчихгүй юу? Би ганцаараа явлаа гэд машинаас буу. Би машинаас буун гүүрийг чиглэн алхаж эхэллээ. Хэд алхахад л өтгөн манан машиныг залгах шиг болж би ч өөр ертөнц рүү орчих шиг болж билээ. Найд минь ч бас тэгж бодсон биз. Гүүрлөө нилээн ойртоод ирэхнээ ардаас машин сигналдах дуулдаж гэрэл ханавчиж эхлэхэд би шууд л машин руу буцсангүй лээ. Машины хажууд ирэхэд найз маань цонхоод орш буулган бушуу суу хурдан машин цуугатах гэхэд би шууд л машин цугал хүй хай ихэн зургийг найз маань машины хасцаа хөдлөв. Би жаахан уурлан юу болоод байгаа юм бэ? Чи намайг айлгаж орхилоо штэ гэхэд найз маань сая гүүрний урд нэг охины сүвтэр зогсож байсан. Чи хараагүй юм уу? Гэхэд би юу ч хараагүй штэ гэвэл найз маань энэ харанхуй шөнө уулан жахуу охин ганцаараа явна гэж байх уу? Байлаач хоёр хүний нэгэнд нь харагдаад нөгөөдгөнд нь харагдахгүй байна гэж байхгүй үсттэй гэхэд нь би ч түнд намайг аварсан талархсан юм. Харин найз минь бидний гүүрэн дээр очиход л эвгүй мэдрэмж төрж эхэлсэн бөгөөд өнөөх охин гарч ирсэн нь гүүрэн дээр гарч болохгүйг анхааруулсан байх. Тиймээс надад биш өнөөх охинд л талархах хэрэгтэй гэж хэлв. Цааш үргэлжлүүлэн би тэгээд хэд орчим насны хүүхэд байсан юм бэ гэж асуухад нэг байна уу 2 дугаар ангийн гимээр охин байсан гэх хариултыг нь сонсоод би ч жаахан охин сонирхдаггүй л дээ гэд тоглоод амжив. Би машинд гуур амьсгалыг өөрчлөхийг хичээсэн ч болсонгүй цааш чимээгүй явцгаасан юм. Намайг гэрт хүргэж өгөхөд аль хэдийн өглөөний 6 цаг болж байв. Дараагийн өдөр найз маань залгасан юм. Би юу болсныг асуувал тэр өнөөх гүүр болон охины талаар зүтэлсэн байв. Цааш яг яаж зүтэлсэнг нь асуувал бид л яг л өнөх шиг гүүрэн дээрээ байх бөгөөд энэ удаад би машин руугаа буцах биш цааш явсан манан дунд уусан алга болж байгаагаар зүтэлсэн байв. Надад хэлэх зүйл үнэхээр байсангүй хэсэг чимээгүй байх үеэр их бүдэгхэн байсан ч бидэнд жаахан охины хоолой сонсогдсон юм. Хоолоос ямар нэгэн юм хэлэх гээд байгаа нь л сонсогдож байлаа. Үүний дараа би цөм рүү очиж ариусгах зан үйл оролцсон. Тэрнээс хойш хачин чихтэй зүйл тохиолдоогүй. Сакура цэцгийн мод. Би 6 дугаар ангид байхдаа ахлах сургуулийн шалгалтанд бэлдэх давталгаанд метрогоор явдаг байлаа. Харин буцаж ирэхдээ манайхтай ойр амьдардаг хүүхэдтэй ханиндаа харьдаг байв. Бидний гэр буудлаас нилээд зайтай уучрах замаад өтлөхөр нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээр алхан өнгөрдөг байв. Нэг өдөр оройн 9 цаг орчим бидний цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж байхдаа нилээн зайд байх сакура цэцгийн модон доор зэнхэр даашинцтай эмэгтэй зогсож байхыг харсан юм. Би нэг их тоогоогүй ч манай найз эсрэгээрээ байв. Найз маань ихэд гайхсан байдлаар тэр эмэгтэй арай өндөр биш үү гэж асуув. Тэр эмэгтэй доош харан зогсож байсан бөгөөд газарс нэлээд өндөр зогсох шиг харагдсан. Миний сонирхол төрж өнөөх эмэгтэйн зүг ойртон харуул эмэгтэй газарт зогсох биш газраас хөндөй байлаа. Үргэлжлүүлэн дээш харуул тэр модны мөчрөөс дүүжлэгдсэн байхыг харав. Би айсандаа дууч гаргаж чадаагүй бөгөөд бид хоёр ойр байх цагдаагийн гэлц рүү хар хурдаараа гүйн очиж юу харснаа хэлвэл цагдаа нар биднийг тайвшруулж гэрт маань хүргэж өгөв.
Маргааш бид эцэг эх болон цагдаатай хамт өнөөх цэцэрлэг рүү явсан юм. Яг өчигдрийн мод руу очиход өнөө хүн дүүжлэгдсэн байсан том мөчөр таригдсан байлаа. Учир нь юу вэ гэвэл хэдэн жилийн өмнө тэр модны мөчрөөс нэгэн эмэгтэй хүн өөрийгөө дүүжлэн амиа орлсон байхыг олсон бөгөөд олдох үед аль эрт муудаж ялзарч эхэлсэн байж. Уг хэрэгээс болж тухайн мөчрийг тасдаж авсан байв. Тэрнээс хойш шөнө оройн цагаар тэр модноос эмэгтэй хүн дүүжлэгдэн харагддаг их цуу яриад харахсан байлаа. Энэ яриаг эцэг их маань биднээс нууж байсан ч тэр явдлаас хойш найз бит хоёр хий юм харах, хар дар зүүдлэх зэрэг зүйлс тохиолдож эхэлсэн учраас бид сүм рүү очиж ариусгах зан үйл үлдэж хамгаалтын сахис авахд эцэг их маань цаад учир шалтгааныг бидэнд хэлсэн юм да. Хөшгөө хаалгүй хонсон шүү. Энэ явдал намайг ахлах ангийн 2 дугаар ангид байх үеийн зуны шөнө болсон юм. Тэр өдөр би клубын тоглолтод оролцоод их ядарч байсан тул оройн хоолоо дуусгаад хөшгөөж хаалгүй шууд унтаад өгсөн юм. Харин хөшгөө хаалгүй унтсан нь хамгийн том алдаа байлаа. Их ядарсан байсан ч би шүн дунд ягаад ч юм сэрчгсэн юм. Өрөө минь чимээ энерги нам гүн байх хэдий ч онгорхой цонхоор тусах сарны гэрэл анхаарлыг татсанд ирэн харвал би минь нэг л хүнд оргиж хөдөлж чадхаа болчих. Би ч сүнсэн даруулж байна уу даа гэж бодохдоо зэрэгцэн цонхны хаана нэгтгээс намайг ямар нэгэн зүйл харах мэдрэмж төрлөө. Гэсэн ч миний нүд цонх руу харсан чигээрээ байсан юм. Гинэт алсаас ямар нэгэн зүйл бүртэлсэн цонх руу ойртон байх нь харагдав. Би аль болох тэр үл мэдэх зүйлийг харахгүй хичээх болсонгүй. Өнөөх зүйл цонхон тулаад ир. Духан голоороо чавчигдан онгойж үс үзэг нь арзаа царвайсан самурагийн гэмэр тасархай толгой агаарт хөвөн байх нь харагдав. Гэтэл нөгөө толгой над руу харахтаа зэрэгцэн би айсандаа ухаан алдаад өглөөс ирсэн. Тэрнээс хойш элдв юм тохиолдоогүй ч би заавалчгүй хөшгөө хааж унтдаг болсон да. Өрөөний буланд зогсох охин. Би хөлөө хой зүг рүү харуулan унтаж байхдаа шүн гинэт зэрсэн юм. Юу гэдгийг нь мэдэхгүй ч ягаад юм өрөөний зүүн хой зүгээс чихтэй гэмээр мэдрэмж төрөхнээ тийж харавал нэг эмэгтэй хүн зогсож байлаа. Тэр нуруугаа над руу харуулan буруу харан зогсож байв. Тэрээр урт хар устай байсан бөгөөд улам даашин ч өмсчээ. Би түүнээс хараагаа огт салгаж чадахгүй байв. Салгах гэсэн ч би огт хөдлөгөж чадсангүй. Намайг түүнийг харж байгааг мэдсэн юм шиг тэр удаанаар иргэн над руу харсан. Над руу харамгцаа ярзан инээл. Түүний ам яг л ирүү хүртлээр зүсэгдсэн мэт харагдаж байв. Тэрхэн зур би усан болгон болтлоо хөлөрч өнхөлцөг зүрх хагарч шахаж байсан. Би түүнийг харахгүй хичээн нүдийг хүчээр анин нэг мэдхнээ өглөөс ирсэн. Сэрмэгцээ би ахынхаа өрөөнд очиж өчигдөр болсон зүйлээ хэлвэл ах минь ч бас тэр сүнс гэмэр зүйлийг уржигдэр шүн харснаа надад хэлсэн юм. Бид ихэд гайхаж байсан ч зүгээр сүнсэн даруулсан болгож өөрсдөө тайвшруулад өнгөрсөн. Түүнээс хойш бидэнд элдв янзын зүйл тохиолдоогүй юм. Би сүнс хардаг болсон. Би юм найруулан бичихтэй мууч өөрийн дүүхийг чадан ядан бичгэр боллоо. Ойлгоход хэцүү байвал уучлан бизээ. Би эцэг эхийн гэрээс нүүж одоо ганцаараа амьдарч байгаа ч энэ явдал миний төрж өссөн гэрт тохиолдсон юм. Би 5 настайдаа намайг дөрөн ямар нэг юм байгааг мэдэрдэг байлаа. Би жаханч байж эцэг эхтэйгээ 2 давхарт унтахаар боллоо. Тухайн үед би баг саг зүйл сардаг байсан бөгөөд одоо бүр илүү тод харах болсон. Тэгээд яриагаа үргэлжлүүлэн би нэг давхраас хөлийн чимээ нааш өгсөн ирж байгааг сонссон юм. Энэ яалтчгүй том хүний удаанаар алхах хөлийн чимээ байв. Хөлийн чимээ заримдаа том хүн, заримдаа хүүхэд их байдаг байлаа. Яг яаж ялгаад байгаа вэ гэхээр том хүний хөлийн чимээ гişi гэж дуулдах бөгөөд хүүхэд их бол пита
гэж гүйн дуулддаг байв. Гэхдээ энэ удаа хөлийн чимээг ганц би ч биш. Эцэг эх маань хүртэл сонсож байгаа нь илт харагдав. Би хөлийн чимээг гараад байна. Тэ ээжээ гэхэд Чамд ч гэсэн хөлийн чимээ сонсогддог байсан юм уу? Энэ бол чиний илэн зүг үү? гэхэд би заримдаа хүүхдийн хөлийн чимээг гардаг штэ гэвэл Тэр бол аавын чинь эгчнэр байгаа юм аа. гэхэд би гайхан энэ үнэн юм уу гэж асуухад ээж минь огт хариу хэлэлгүй би дундцгаасан юм. Маргааш өглөө нь би илүү нарийн юм асууж үзвэл бидний байшин баригдаад 100 жил болж байгаа бөгөөд илэн зөвөөгөөс залгамжлагдаж ирснийг мэдэв. Мөн миний илэн зэмээ болон өвөө эмээ минь ч одоо ч гэсэн эндээ амьдарч байгаа бөгөөд зүрхний өвчнөөс болж нас барсан аавын ах ихч охин дүүнч мөн байгааг мэдэв. Энэ бүхнийг би сонсоод огт айсангүй. Амьдралд хэвэн үргэлжилж байсан ч би сүнсэн даруулах нь олширч эхэлсэн юм. Миний дараагийн үе ахлах сургуулиас эхэлнэ. Би хөлийн чимээг сонсдгоороо сонсч байсан ч надад илүү хий юм сонсогдож байгаа мэт болсон байлаа. Ахлах сургуульд орох үеэр би аль хэдийн эрэгтэй, эмэгтэй дүүтэй болсон байв. Байдлыг ажвал тэдч бас хөлийн чимээг сонсдог бололтой байсан. Би эрэгтэй дүүтэйгээ нэг өрөөнд байх болсон бөгөөд тэр нэг өдөр би төрүүлж унтахаар болж дүү маань том өрөөндөө тоглоод үлдсэн. Тэр өдөр зүудэлсэн зүудээ би одоо ч мартадаггүй юм. Зүүдэнд би сайн мэдэх гудамжиндаа байх бөгөөд тэр газар хар цагаан өнгөтэй байв. Би хэн нэгэн миний гарнаас атгсан байхыг мэдэрсэн бөгөөд тэр гарыг үргэлжлүүлэн харвал миний сайн найз байлаа. Би дэлдвийг яран тоглож байхад найз маань бидний ард байх нэг зүйл рүү заан тэр юу вэ гэж асуулаа. Би эргэн харвал сүүдэр гимээр юм гудамжны үзүүрт биднийг харан зогсож байв. Би баг зэрэг ойртон харвал тухайн сүүдрээс зурагтын жирэлцэх дуу шиг чимээ гарч байлаа. Биднийг харан зогсох сүүдэр гинэд биднийг чиглэн хөдөлж эхэллээ. Сүүдэр яг л шилжих мэт гинэд алга болоод гинэд арай ойртон гарч ирж байв. Би маш ихээр "Зүхтаарай" гэж орилоод найзынхаа гараас хөтлөн гүйж эхэллээ. Өнөөх сүүдэр зурагтын жирэлцэх чимээгээ гаргасаар биднийг хөөсөр байв. Яаж ч гүйсэн биднийг ядаг хэмгээ гүйцэн ойрцсоор байлаа. Ойрцоор яг бидний ард тулаад ирэхэд би нүдэ нээлээ. Аз зарж энэ бүхэн зүүд байжээ. Гэвч өргөжлүүлэн би сүнсэнд харуулчихв. Би үнэндээ анханасаа сүнсэнд харуулсан байсан уу? Эсвэл сэрснийхээ дараа сүнсэнд даруулснаа мэдсэнгүй. Би нүдэ хөдлөхөөс бусдаар хөдлөж чадахгүй байлаа. Өрөөнд минь элдв зүйл харагдсангүй. Удсан ч үгүй сүнсэнд харуулсан байдал маань дуслаа. Би тайвшрахыг хичээж эхлэхэд хаалганы тэндээс ямар нэгэн зүйл миний анхаарлыг татаж эхэллээ. Би хаалга руу нуруугаа харуулan унтахаар хичээх үед ямар нэгэн зүйл миний мөрнөөс атхан намайг эргүүлж харуулахаар татаж эхлэв. Би яаж тэмцсэн дийлсэнгүй. Би эргээд харчихсан ч нүдэ байдаг чадлаараа аниж байв. Гэвч нэмэр болсонгүй. Сүнс намайг улам хүчтэй дарж эхлэхэд би өөрийн мэдлгүй нүдэ зэрвсхэн нэвэл өнөөх зүйл. Үүнийг хүлээж байсан үг гэмээр нүдний минь завхыг дээш татан эхлэв. Би юу ч хийж чадсангүй. Нүд минь бүтэн ээлтгэхэд өнөөх зүудэнд гарсан сүүдэр миний нүүрэнд булчихсан цоо ширтэж байлаа. Тэрэнд нүд гэхээр зүйл байгаагүй ч миний нүд рүү ширтгэхийг би мэдэрч байв. Тэгээд л би ухаан алдчихлаа. Би өгдлөөс ирсэн даруйдаа сүм рүү очиж ламд юу болсон бүхнээ хэлвэл ламтан. Тэд танаа элен суланц биш ч байж мэдэх юм. Хэрв тэдгээр сүнснүүд танаа гэр бүлийн хүмүүс юм бол яах гэж чамайг хорлох билээ гэхэд би огт ингэж бодож байгаагүйгээ ойлгом цочролд орон. Тэгэхээр тэр сүнснүүд яг юу юм бэ гэж асуухад ламтан би ч сайн мэдэхгүй юм. Гэхдээ тэдгээр сүнснүүд үнэхээр чиндийн элен цуланц бол
амьдын ертөнцид удаан байж үл болох. Бушуухан нөгөө ертөнц рүү явуулахгүй бол горьгүй. Бурхан болоочдын сүнс энэ ертөнцид орших тусмаа муу нэрийг татаж тэрэндээ өөрсдөө хорлогдсон муу сүнс болж эхэлдэг. Та нар өвөд болоочдынхон газрыг эргэж, цэвэрлэн, буян ном үйлдэж, тэдний сүнсийг амьрлуулан нөгөө ертөнцид нь илгээх нь чухал гэллээ. Үргэлжлүүлэн би ламтнаас яагаад би элдв сүнсийг өөртөө татаад байгааг асуутал баг байхдаа энэ ертөнцийн бус зүйлтэй тааран тэдгэрийг харж сонсох нь хүнийг тэдгэрт эмзэг мэдрэмтгий болгодог гэсэн юм. Гэхдээ миний нэг ойлгосон зүйл нь энэ бүхэн надад биш байшинд байгаа гэдгийг ойлгосон юм. Гэхдээ би энэ асуудлыг нэг тоосонгүй. Хэсэг хугацаа өнгөрлөө. Өнөөх хар сүүдрэг имэр юм ганц надад биш. Эцэг ихт маань хүртэл харагдаж эхэллээ. Надад шашны сургуульд сурдаг найз байдаг юм. Түүнээс хар сүүдрийн тухай асуувал түүнээс муу сүнс бөгөөд хурдан зайлуулах зан үйл болон ариусгах зан үйл хийхгүй бол болохгүй гэсэн. Тиймээс эцэг их маань сүнд хамдан гэртээ хит хитэн удаа ариусгах зан үйл үйлдсэний эцэст бид илдээ юм сонсож харах болсон юм да. Үнэн чөтгөр шүглсэн. Надад сумд төрж өссөн найз байдаг юм. Найз маань сүнс чөтгөр харж чаддгүй ч аавыгаа бурхан болсны дараа сүмээ өвлөн авсан юм. Тэрэнд хэд хэдэн жигтэй гэмээр зүйл тохиолдож байсан нэгийг та бүхэнд хүргэе. Манай найзад өрөөсөн гарныхаа мэдээг алдсан найз байжээ. Тэрээр гараа эмчилгээр эмч домчоор их явсан ч олигтой засал аваагүйд лам найзаасаа асууж. Лам найз ч түүнд хідэн буддын шашны тарин зааж өгсөнд өнөөх найз нь яагаад ч юм огт тариныг уншиж чадахгүй байв. Ламтан байдал нэг л биш байгааг ойлгож найздаа чамд чөтгөр шүглсэн байж магадгүй юм байна. Манай сүмээр нэг ороод ирээч гэж. Гэтэл найз нь сүмд очихыг эсэргүүцэж эхэллээ. Аргаа ятгата түүнийг хүчээр сүмд авчирхад сүмийн барааг харвуу үгүй юу өнөөх найз нь орилж хашахчин эсэргүүцэж эхэлв. Тэд чөтгөр шүглсэн баттайг мэдмэгцээ хүчээр түүнийг сүмд оруулан 10 лам нийлэн чөтгөр зайлуулах зан үйл үлдэж эхэлжээ. Зан үйлийн дараа өнөөх найз нь өрөөс авсан мэт эдгэрч гараач хөдөлгөж чадаж байв. Энэ навийн газарт өнгөн чөтгөр шүглэх нь илбэг буугаад гайхах зүйлгүй яажээ. Орхигдсон байшинд тохиолдсон аимшиг зүйл. Энэ зүйл өнгөрсөн жилийн 100 бидэнд тохиолдсон юм. Миний сайн найзын эмээ өнгөрсөн жил бурхан болж амьдарч байсан байшин хөдөө орхигдсон юм. Тэрхүү байшин бараг цуслангийн байшиг болсон тул манай найз бидний 2 өдөр хамтдаа тэнд амархаар дуудсан юм. Гол байшин бусад хэсгээс тусгаарлагдсан байх бөгөөд гол дуу буддын шашны зан үйл ашиглагддаг байв. Харин бусад үед ирсэн жашчууд бусад хэсэгт байдаг байлаа. Энэ удаа бид гол байшинд байхаар болсон бөгөөд уг хэсэг 0, жижиг галтуугаа болон 2 Япон загварын жижиг өрөөтэй байв. Бид гуравт энэ бүхэн хангалттай байсан бөгөөд гомдлох зүйл байхгүй байлаа. Тухайн байшин Токио хотоос нэлийн зайтай бөгөөд далайн эрэхтэй ойрхон байв. Бид байшинд очсон даруйда далаад зэлж тоглож эхлэв. Орой болоход бид махшаарж баг зэрэг ууж элдвийг ярьсаар унтахаар хэвтлээ. Шин дунд миний шээс хурж сэрсэн тул 0 орохоор бослоо. Нөгөө хоёр маань унтаж байсан тул би жижиг гар чидэн асаан 0 руу явсан юм. 0 коридорын төгсгөлд байгаагаар намайг коридорт гартал 0-д гэрэл асч байхыг харсан бөгөөд хэн нэг нь бие засчаад гэрлээ унтраахаа мартаж гэж бодон коридорын гэрлийг асан 0-ын зүг алхлаа. 0-ын хаалгыг татаж үзвэл дотроос чоочтой байв. Би нойрмог бас давсаг хагарчих гээд байсан бол хаалгыг хид татаж үзээд болсонгүй. Би хаалгыг тогшин хэн нэгэн байгаа эсгийг асуувал 0-ын хаалганы шилэн хэсгээр хэн нэгний хөдлөх сүдэр харагдав. Энэ үеэр миний нойр сэргэж юу болоод байгааг ойлгож эхэлсэн юм. Учир нь юу вэ гэвэл манай хоёр найз түрүүн унтаж байсан шүү дээ. Тиймээс 0-д хэн нэгэн байх учиргүй гэдгийг ойлгосон даруйда эндээ зогсоод байж болохгүй
мэдрэн шууд нөгөө хоёр руу гүн очиж сэрээлээ. Тэнд юу болоод юу харснаа хэлэхэд тэд нойрмог байсан учраас сайн ойлгоогүй бөгөөд нойроо харамлан үглэнэ. Хаа, аимшиг яриа юу? Энийг л хэлэх гэж биднийг сэрэж байгаа юм уу гэсээр гэрэл асаахаар бослоо. Гэрэл асуу үгүй юу коридорт ямар нэгэн юм төчгнэн дуурав. Юун нойрмоглох maaтай. Бид гурав тэр чигтээ гацж орхисон юм. Коридороос хаалганы байруулыг хүчтэй эргүүлэх чимээ гарлаа. Би гүдэг хаалгаа онгорхоо байсан тул коридороос гарах гэрэл харагдаж эхлэв. Бид юу хийхээ ч мэдэхгүй, зүгээр айхаас өрн хийж чадахгүй зогсох зур. Би дэрээ аавн энэ магадгүй орон гэргийн хүн байж мэдих юм. Би очиж харчгаа дэрээгээ босгоод бид хоёр ч дэрээ аавн түүнийг даган гарав. Коридорын үзүүрээс хаалганы бариулыг эргүүлэх чимээ гарсаар л байлаа. Би гинэт амар орилон "Болооч ээ, наадгаа бойл" гэд нойл руу гүөхөд бид хоёр шоконд орон хөдөлж чадсангүй. Бэг нойлын хаалганд тулж очиход өнөөх гэрэл унтарчихв. Би нойлын хаалганы бариулыг бариад зогсчихлоо. Гүйн очиж нойлын гэрлийг унтраавал нойл дотроос гэх дуулдлаа. Би түүний хариуд "Хаалгач нь онгорхой байгаа шүү дээ" гэхэд ахин нөгөө гэрэл асахтаа зэрэгцэн. Би нойлын хаалгыг онгойлгол тэнд юу ч байсангүй. Нойлд байх жижиг цонх төмөр тортой байсан тул гаднаас хүн орж чадахгүй тодорхой байлаа. Би гинэт инээд алдаад "Муу сохлууд толгоонууд архиндаа хин юм харж сонссон юм биш үү" гэд инэв. Би төрүүлж нойл орлоо. Бид хоёр өрөөндөө буцаж ороод түүний хүлээх зов асаалттай байсан бүх гэрэл унтарсан бөгөөд хаанаас ч юм бэ. Миний төлөө өгөхгүй биз гэсэн эрийн минь мэддэхгүй хоолоос хөнгөтөн сонсогдоход би дайсандаа орилдож эхэллээ. Бидэнд дундаас хамгийн их айсан байх. Би тэр даруй гэрлийг буцаан асаах гэсэн ч ямар ч нөлөө байсан. Бид бусад байшин руу орох гэсэн ч түлхүүр байгаагүй тул чадсангүй. Энд байж бас чадахгүй. Арх уучсан байсан тул жолооч барьж болохгүй байсан тул далайн эрэг дээр хоноглох болсон юм. Үүр цайхад бид өнөөх байшин руугаа буцан очиж энэ тэндгүй нэгжлэг явуулсан ч юу ч байсангүй. Би энэ байшинд илтгэвч төр сүнстэй гих зүйл мэдэхгүй байсан бөгөөд ямар ч тач юм хүмүүс аавн бушуухан тэндээс явсан бөгөөд ахиж хизээч очоогүй юм. Нийтийн нойл. Би шөнийн 2 цагийн үед гэртээ харж байхад миний гиз өвдсөн тул ойр баг цэцэрлэгт хүрээлэнд байх нийтийн нойлд орсон юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнд орон гэргийн хүн амиа хорлсон гэх яриа байх бөгөөд жирийн үед бол би хизээж энэ нойлд орохгүй байсан ч энэ удаа бол орхоос өөр аргагүй болчихсон байв. Нойлын гэрэл бүүдгэр бохирдож халтарсан бөгөөд ханан дээр нь граффитигээр дүүрэн байсан эвгүй байлаа. Би айж байсан ч ямар нэгэн асуудалгүй би засаж чадсан юм. Гэсэн ч нойлын цас байсангүй би эмэгтэй нойлоос цаас авахар болж өмдөө хагас татан эмэгтэй нойл руу шагаавал хэн нэгэн байх шиг байлаа. Би шууд л ийм байдалтай орвол гаж тутан шиг харагдаж хэрэгт орох байсан тул үүднээс "Уучлаарай, хүн байна уу?" гэж асуув. Гэсэн ч ямар ч хариу байсангүй. Би сандарч байсан ч баг зэрэг шагаан харвал тэнд яалтч хэн нэгэн байгаа нь мэдрэгдсэн юм. Хоёр хаалга байх бөгөөд нэг нь онгорхоо байсан ба нөгөөх нь хаалттай байсан ч дотроос ч хожлоогүй байв. Гэвч ямар ч юм гарахгүй байсан би гайхав. Магадгүй нэг эмэгтэй нойлд байх эрэгтэй хүн дуудаад байвал хин л дуурах вэ гэж бодоод хүлээхэр бол. 5 минут өнгөрлөө. Хүн гарч ирэх нь байтугай ямар ч чимээ анир байсангүй. Би гайхан дахин шагаавал хаалттай байсан хаалга онгойж нээлттэй байсан хаалга хаагцсан байлаа. Би магадгүй тэр өөр нойл руу орсон байх гэж бодоод дахин нэг удаа "Уучлаарай, нойлын цас авч болох уу?" гэж асуув. Эмэгтэй нойлд бүтэн 8 нойлын цас байсанд би эрэгтэй нойлын цасыг бүгдийг нь ийшээ оруулчихсан юм биш үү гэж бодохдоо зэрэгцэн. Цусыг минь царцаах мэт зүйл болсон юм. Хаалттай нойлноос ус татах чимээ гинэд сонсогдсон. Дотроос нь хөгшин ирийн хоол ав. Надад яг нойлын цас байгаа
гэхэн сонсогдов. Би гэж хаалаа бяхран онгоолтод зэрэгцэн гарсан зайгаар харсан зүйлийг би огт мартаж чадаагүй юм. Хоёр тас хар нүд намайг харж байсан юм.